Сарлаг нь өндөр ууланд уулын хяр оройгоор хэсж идээшлэх дуртай, халуун тэсвэр муутай, дэлхийд нэн тархацгүй ховурдож буй амьтны нэг юм. Сарлагийг Төв Азийн өндөрлөгт оршдог Афганистан, Бутан, Монгол, Орос, Хятад, Энэтхэг, Киргиз, Тажик, Балб зэрэг орнуудын уулархаг нутгуудад голлон үржүүлдэг. Дэлхийд 14 сая орчим сарлаг байна. Монгол улс сарлагийн тоо толгоогоор Хятадын дараа 2 дугаарт орж байна. Манай улс нийт 600 мянга орчим сарлагтай бөгөөд нийт сарлагийн зөнхлөх хэсэг нь Алтай, Хангай, Хөвсгөлийн улсын савнуудгаар далайн түвшнээс 2000 метрээс дээш уулын өндөр бүсэд идээшин дассан байдаг. Монгол улсын нийт сарлагийн 90% Хангай болон баруун бүсийн 7 аймаг буюу Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Баянүлгий, Ховд аймагуудад үржүүлж байна. Төслөөс хийсэн сарлагийн зүсний судалгааны дүнгээс харахад хар зүс 63%, бор зүс 14%, хөх зүс 8%, цагаан цайвар зүс 7%, тарлан зүс 8%-ийг тус эзэлж байна. Сарлаг нь Монгол малын хурж идээшилдэггүй таг, тайгын бүслүүрийн байгалийн бэлчээр сайн дасан зохицож идээшилдэг учраас нам дор газрын өвс, ус тэгш бэлчээрийг бусад малд ашиглах боломж өгдөгөөрөө бэлчээрийн сэлгэлттэй, байгаль дээлтэй амьт юм. Иймд сарлагийн тоо толгойг өсгөх малчдын идэвх сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд сарлагийн амьдын ашиг шимийг нэмэгдүүлэх нь чухал юм. Сарлагийн амьдын гол ашиг шим нь хөөвөр, сүү хоёр юм. Малчд нь сарлагийн хөөврөөс олох орлогоо нэмэгдүүлэхийн тулд хөөврийг хяргаж биш, самнаж бэлтгэх, самнах хугацааг зөв тохируулах, үр бүтээл сайтай зөв самыг сонгон ашиглах зэргээр хөөврийн үнэлэмж, гарцыг нэмэгдүүлэх төдийгүй ховор чанар сайтай хөөврийг тусад нь ялган бэлтгэж илүү үнээр борлуулах боломжтой юм. Малын биеийн өсгөн бүрхөвч нь бие махбодыг гадны тааламжгүй нөлөөллөөс хамгаалах, биеийн дулаан зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Сарлагийн биеийн хийц галбир, өсгөн бүрхөвч, арсны бүтэц зэрэг нь далайн түвснээс нэлээд өндөрт чиглэг, хүйтвтер буюу хүйтэн нутгаар амьдрахад нь зохицсон байна. Сарлаг урт өтгөн, саваг, сүүлтэй, ноолуур ихтэй, сахлаг үстэй, хөлс тосны гуурс, цөөнтэй, сэрэг зузаан арстай учир биеийн дулааныг гадагш алдах нь бага, хүйтэнд гой тэсвэртэй амьт юм. Сарлагийн үс ноолуур, саваг, сүүлний үс хялгас нь улирлын онцлогоос шалтгаалan чинжлэгдэн халуун хүйтний улиралд биеийн дулааныг зохицуулж байдаг. Сарлагийн хөөвөр нь гуйцсны дараа зуны цагт их биеэр тачир гялтгансан өнгөлөг сор үстэй байх тул өссөн бүрхүүлээ нимгэн хөнгөлсөн байдалтай харагддаг. Эрдэмтдийн судалгаагаар сарлагийн үсний гуйжилт нь тэдний нас хүйс, тарга хүч, эрүүл мэндийн байдлаас хамаарч 3-аас 6 сард явагддаг байна. Сарлагийн өсөн бүрхүүл нь гаднах байдал, дотоод бүтэц болон техникийн шин чанарын хувьд ялгаатай. Ноолуур, сор үс, завсрын үс гэсэн 3 үснээс тогтно. Сарлагийн хөөврийн бэлтгэлийн чанарыг 3 зэргээр ангилдаг байна. Бие махбодын физиологийн үйл ажиллагаа гадаад орчны нөлөөллөөр сарлагийн өсөн бүрхүүлийн хамгийн нарийн зөөлөн ноолуурын үс нь эхлээд хөөрдөг байна. Иймд зөөлөн ноолуур үс хөөрч эхлэх нийт их биеийг хамрах байдлыг малчин хүн гярхаа ажиглах хэрэгтэй. Хөөрөөд удвал самнах хугацаа хэтэрч ноолуур гадны механик үйлчилгээгээр гээгдэж малчны жилийн хөдөлмөрийн үр ашиг буурахад хүрнэ. Сарлагийг самнахдаа ногт, уяа, бэхлэгээний шон, хашаа, зориулалтын сам, шуудаа, дэвсгэр зэргийг ашиглана. Сарлагийг самнах хугацаа нь малын тарга хүч, цаг агаарын байдлаас хамаарж цөөн хоногоор эрт орой байж болох боловч нас бий гүйцсэн том үхрийг 4-р сард багтаан самнах нь тохиромжтой. Учир нь энэ үед хялгасан сулраагүй байдаг тул ноолуурлаг хэсэг нь илүү байдаг. Харин бярууны хөөвөр орой сулардаг тул 5-р сард багтаан самнах нь тохиромжтой. Сарлагийг самнахдаа салхи багтай нөмөр газар самнавал тохиромжтой бөгөөд нас бий гүйцсэн том сарлагийг босоогоор нь бярууг тусгай дэвсгэр дээр унгаж самнана.
Самнахта хүзүү, дал, бөөр, гуй, хэвлий гэсэн дараалалаар самнана. Ийхүү хөөврийг хяргаж бус самнаж бэлтгэснээр хөөврийн чанар сайжирснаар үнэлэмж нь нэмэгдэж малчны мөнгөн орлого нэмэгдэнэ. Мөн хөөврийг самнаснаар сарлагын сор үс нь биедээ үлдэж хаврын хүйтэн салхи, шамраг, нойтон цас, бороо зэрэгт ядарч сулдсан малын нэмнээ болдгоос гадна түүн дээр нойтон цас борооны дусал төдийлөн тогтдог учраас мал усгож хорогдох эрсдэл бага байдаг байна. Сарлагын хөөврийг өнгө чанараар ангилан ялгахдаа сарлагынхаа зүс насны ялгаатай байдлаар нь ялгаж самнаж уутлаж савлах нь чухал юм. Түүхийн эдийн чанарын гол үзүүлэлтийн нэг бол ширхэгтийн голчим. Сарлагын нас ахих тусам хөөврийн ширхэгтийн голч бүдүүрч ширхэгтийн урт богиносдог байна. Иймд хамгийн нарийн бөгөөд урт дээд чанарын хөөврийг бага насны сарлагаас бэлтгэх боломжтой юм. Малчт нь хөөврөө бэлтгэхдээ сарлагынхаа зүс насаар ялган бэлтгэж уутлаж савлан хоршоондоо нийлүүлэх нь чухал юм. Малчтын бэлтгэсэн хөөврийг хоршоо хүлээн авч бүртгэх бөгөөд хоршоо анхан шатны ялгалт хийж савлан хаяг шошгоо хадаж үйлдвэрт нийлүүлнэ. Ногоон алт төслийн маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд малчтын хоршоод боловсруулах үйлдвэрүүдийн хоорондын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж дундын зуучлалгүйгээр сарлагын хөөврийг боловсруулах үйлдвэрт шууд нийлүүлж байна. Үүний үр дүнд урд нь ченжийн халаасанд ордог байсан түүхийн эдийн үнийн зөрүү малчтад очих боллоо. Сарлагын баруунаас 400-аас 450 г, шүдлэнгээс 700-аас 750 г, нас гүйцсэн сарлагаас 400-аас 500 г, бухнаас 700 г хөөвөр гардаг байна. Нэг сарлагаас дунджаар 500 г хөөвөр гарна гэж тооцвол жилдээ улсын хэмжээгээр 240 орчим тонн хөөвөр бэлтгэх нөөц байгаа боловч өнөөгийн байдлаар 30-аас 40% нь л бэлтгэдэг байна. Эндээс тооцож үзэхэд жилдээ 180 орчим тонн хөөврөө бэлтгэхгүй байгаа буюу 2 тэрбум гаруй төгрөгийн орлого олох боломжоо алдаж байна. Нөгөө талд сарлагын хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шаардлагатай түүхийн эдээр дутагдж байна. Иймд үйлдвэрлэгчдийн эрэлтийг хангах үйс тэдний чанарын шаардлагад нийцсэн сарлагын хөөврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Малчт нь үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай түүхийн эдийг бэлтгэхийн төлөө эрмэлздэг байх. Үйлдвэрлэгчид нь чанартай түүхийн эдэд илүү үнийг төлдөг байж гэмээн харилцан ашигтай ажиллах боломжтой юм. Сарлагын хөөврийг хавар хөөрх үед нь хяргах юм уу самнах аргаар бэлтгэдэг хэдий ч самнаж бэлтгэсэн нь гарц өндөртэй ширхгийн урт харьцангуй илүү байдаг. Боловсруулах үйлдвэрт малчтын гар дээрээс бэлтгэгдэн ирсэн хөөвөр нь ангилан ялгах, угаах, хялгас ялгах, эерэх, сүлжих, оёх, гүйцэтгэн боловсруулах дамжлагуудаар дамжин эдсийн бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт очдог. Хөөвөр нь уян зөөлөн чанараараа ямааны ноолуурын дараа ордог үнэт түүхийн эд юм. Сарлагын хөөврөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь дулаан хадгалах, эскээрэлт тэсвэрлэх чадвараар ямааны ноолуурын бүтээгдэхүүнээс илүү юм. Агаарын солилцоо сайтай уян зөөлөн бүтээгдэхүүн учраа өмсж эдлэхэд нэн тааламжтай сэтгэлдлийг төрүүлдэг. Үүнээсээ шалтгаалаад олон улсын зах зээл дээр нэр хүндтэй бүтээгдэхүүн болох магадлалтай байгаа юм а. Малчинта сарлаг самнах хугацаагаа баримтлан сарлагаа зориулалтын самаар самнаж өнгө болон насаар ангилан сайн чанарын хөөврийг бэлтгэснээр өөрийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөх үйс бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулах юм.